За сайн уу? Өдрийн мэнд ч гэжтэй энэ үнийг сонсох тухайн өдрийнх нь мэд. За өнөөдрийн өөртөөгөө ярих хэлцлогооны ээлжид товын цаг минь хэллээ. За би ингээд өөрийнхөө өмнөх юунуудыг сонслоо л да. Тэгэнгүүт ингээд яг нөгөө тийм надад ийм хэцүү байсан гэдэг нэг жоохон өмнөх нөгөө туулал дээр яригдчих байгаа болохоор тэр нь жоохон би нэг л нэг хүнд хэцүү байгаад байгаа юм шиг мэдрэмж надад төрлөөлдөө. Тэгэнгүүт за юу лээ гэтэнгүүт яг одоодоо бол би нөгөө тэр зүйлийг өмнө мэдэрсэн туршлага дээрээ үндэслэж ингэж өөрийнхөө нөгөө дотоод руу аялж ярьж байгаа болохоор өнгөрсөн лөө яриад байгаа юм байна. Тэгвэл одоо цаг дээр би яаж байгаа юм бэ? Одоо би үнэхээр тухтай байгаа. Жаргалтай яг энэ одоо цагт оршиж байна. Ирээдүйд гэвэл миний ирээдүй гэрэлтэй байгаа гэдгийг мэдж байгаа. Учир нь гэвэл би те өнгөрсөн тууллынхаа дотоод аяллаараа дамжуулаад өнгөрсөн тууллаа ингээд ил гаргаж ингэж өөрөөсөө дотроосоо өөрөөсөө гаргаж ингэж илэрхийлж ярьж байгаа нь би энийг хүлээн зөвшөөрж байгаа болохоор ингээд илүү тайвнаар энгийнээр ингэж гаргаж байгаа юм байна. Тэгэнгүүт өмнө нь би яадаг гэсэн бэхээр ингээд тэр хуучин өнгөрсөн болсон зүйл надад хэцүү тухгүй байсан зүйлүүдийг дотроо ингэж хадгалаад бусдад ил гаргахгүй өөртөө ил гаргахгүйгээр ингэж хүлээн зөвшөөрөхгүйгээр дотроо нууцсан байснараа би өөртөө ингэж гэмтэл үүсгэж зовлон учруулж хэцүү хүнд ачаа болгож авч явж байсан юм бэ гэдгийг бас олж харлаа. Тэгээд ингэж илэрхийлэх тусам би тэрийг хүлээн зөвшөөрсөн учраас би илэрхийлж байгаа. Тэгэнгүүт илэрхийлсний дараа ч гэсэн надад ингэж ямар нэгэн одоо тийм мэдрэмж үлдэхгүй. Би нэг ярьчлаа гэж үгүй нууц ах хэвчээсэн шүү дээ. Юу ямар хичмээр юм бэ? Бус хүмүүс мэдчихлээ шүү дээ. Би мэдчихлээ шүү дээ гэдэг мэдрэмжүүд өмнө нь байх байсан бол одоо бол үгүй. Тийм зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрсөн учраас энэ бүхнийг ачаа болгож тээж авч явах ёсгүй гэдгийг мэдсэн учраас чөлөөлж гаргалаа. Тэгвэл яах нь вэ? Одоо би илүү юм тухтай байна. Одоо цаг дээрээ ирээдүй маань гэрэлтэй байна гэдгийг одоо итгэдэг болсон гэж. Тэгээд энэ зүйлийг олж харснаа бас ингэж илэрхийлэх хүссэн. Мөн би ингэж жижиг ном уншиж байгаа байхгүй юу? Энэ ингэж нэршил үгүй амьдрал гэдэг нэртэй юм жижигхэн гарын авлага шиг юм жижиг ном. Тэгэнгүүтлээ энэ ном ингэж уншихлаэр ингээд хүний нэг хувь хүний хөгжил талдаа тийм ном байгаа байхгүй юу? Тэгээд ингээд юмнуудыг ингээд уншихлаэр ерөнхийдөө бол ингээд гарчигнууд нь үг гэж юу вэ? Бодол гэж юу вэ? Мэдрэмж гэж юу вэ? Юмыг хойш тавих, залхуурах гэлтэй айдас. Тэгээд тийм ойр зур ингээд яг л нэг мэддэг жижиг юм сэдвийн хүрээнд ингээд гарчигласан ном байгаа байхгүй юу? Тэгтэл өөрийгөө хайрлах, өөрийгөө мөрөх, өрөвдөх, гоног гутрал, ганцаардал гэдэг юм жижиг юм дэд сэдвүүдтэй. Тэгээд ингээд харахаар тийм угаасаа мэддэг юм. Тэгээ би эдрийг мэднэ гэдэг зүйлсүүд байгаа юм шиг хэрнээ. Яг бүр ингээд задлаад уншихаар нэрээ тийштэй. Тийштэй гэд бүр ингээд эний чи ингэж харуулж болох байсан юм бэ штэ гэд бүр ингээд мэддэг зүйл мөртлөө бүр эргэж санаад за тэгвэл ингэж хараад ингэж хөдлөх юм бэ гэдэг дээр ингэж илүү өөрлөгөө өнгөж өөр дээрээ хоршуулж өөрийгөө засаж болохоор хувь хөгжлийн ном гэсэн шүү. Тэгэхээр тэгвэл өмнө нэг зөвхөн мэдээд ингэ явдаг гэсэн бол одоо би энийг энэ өнцгөөс нь хараад тэгвэл өөр дээр ингэж үйлдэл болгоод би өөрчилчихье гэд. Ийм байдлаар хэрэгжилж болохоор юм гарын авлага маягийн ном байгаа байхгүй юу? Хэрвээ өөрийгөө засъя, би ер нь хаах нь яваа юм, би нэг өөрчлөгдмөр байх юм гэдэг
бодолтой хүмүүсийн үл ийм ном бас их таалагдлаа. Энд тэгээд угаасаа нөгөө миний таньдаг хүний сэрүүлсэн ном. Тэнгүүтээ мэддэг болохоор ингээ уншихад илүү ойр дотн хүн байлаа. Тэгээд эндээс яг бүр үнэхээр над руу Йонкигээ таалагдаж орж байгаа нэг юм хэсэг байгаа байхгүй юу? Тэгээд энийг бас илэрхийлж энэтэй уялдаж ярихыг хүслээ өнөөдөр. Энэ дээр бүр зөндөө юм байлаа. За, хоёр дэд сэдв ялангуяа надад миний яг энэ ярьж байгаа өмнөхийн сэдвүүдтэй илүү хоршиж орж ирмээр санагдлаа. Өөр босод зөндөө сэдв байна л да. Тэдгээр нь бол ярьж болно. Гэхдээ яг одоо энэ маань илүү хоршоомж санагдлаа. За ингэж байгаа байхгүй юу? Сэтгэл санааны тогтворгүй байдал. Сэтгэл санааны тогтворгүй байх нь таны бие мах бод дотроосоо өгч буй аюулын дохой юм аа. Энэ нь их хвчлэн өөрийгөө удаан хугацаанд үл тоомсорлож сэтгэлээ хэд ачаасны илрэл болон гарч ирдэг гэд. Би яг ингэсэн баггүй юу? Ингэсэн юм байна лээ. Одоо ингээл энэ дэр бичигдсэн байхаар л эргэж харахад бас их тийг санагдаж байгаа байхгүй юу? Би өөрийгөө нэг удаан хугацаанд сонсоогүй. Тэгэд хит нөгөө дотроо ингээд болж бүтэхгүй бүх юм ингэж тэгээ тэрийг илэрхийлж амаараа давуулахгүй үзэл бодлоо илэрхийлэхгүй байсараагаад сэтгэлдээ хит ачаа болгоод хураацсан байсан. Энэний илэрлэл нь сэтгэл санааны тогтворгүй байх юм аа гэд. Би сүүлдээ бүр ингээд сэтгэл санааныхаа балансыг юусоо барьж чадхаа болцсон байсан байхгүй юу? Нэг бол хит савлж уралдаг, нэг бол хит ингээд доош ороод ингээд гуйж готраад ч юм ингээд бүр дотгошоогоо ороод хин ч угаасаа намайг ойлгохгүй штэ. Би ганцаараа тэгээ юу гэж та нар угаасаа юу ч мэдэхгүй. Та нар өөрсдийнхөө амьдралаар л амьдрна. Би өөрийнхөө тийм болохоор бид бүхэн тусдаа миний мэдрэмжийг хинч мэдэхгүй гэдэг байдлаар ингээл сэтгэл санаагаа тогтворгүй байлгадаг гэсэн бохоггүй. Тэгэл нэг болохоор та нар намайг ойлгохгүй мэдэхгүй ээжэж гэж хэд тууралдаг ч юм уу. Тэгэл энэ нэг юм сэтгэл санааны дээшээ доошоо савлгаан дунд амьдардаг байснаа ойлгож байгаа байхгүй. Тэгэл хит уурлал ирэхээр үгүй штэ би ууралж болохгүй гэл дахиад өөрийгөө дардаг. Тэгэл дахиад тэр начаа болд надад буугалдаг. Тэгэл гонж готрах гэхээр за миний ийм байгаа мэдрэмж бусд хүнд ямар хамаатай ингээл өөрийгөө дахиад дардаг. Бусад хүн юм байхад би яагаад ингэж ангил өөрийгөө дахиад ингээл дардаг байсан байгаа байхгүй. Тэрнээсээ болсоороо богшлуудаа ингээ хураацсан. За тэгмүүдээ цаашаа үргэлжлүүлээ уншээ. Тэгээд ийм үед хүний бодол хандлага шийдвэр хүртэл тогтворгүй болж түр зуурын мэдрэмжинд автан аливааг үлдэх магадлал нэмэгддэг. Уур гуйдаг ганцаардал хоосрлын мөчөд гаргасан сонголт заримдаа хүнийг өөрийн жинхэнэ хүслээс хүртэл холдуулчихдаг. Яг тийм. Жинхэнэ хүслээсээ, жинхэнэ биегээсээ, жинхэнэ өөрийн хинбэ гэдэг мөн чанараасаа яг би гэж чи юм бэ. Бочин борги чи гэдэг мөн чанарын өгдлөөсөө би бүр маш хол алсарсан байсан байгаа байхгүй. Тэгэд энэ бүхний сэтгэл санаа тогтворгүй байдалтай холбоотой байсан юм билээ. Гэдгийг эндээс харж авч байгаа байхгүй. За тэг үргэлжлүүлээ уншия. Сэтгэлээ тогтуун байлгаж, сэтгэлээ тогтуун болгож тайвшруулж чадаагүй хүн салхинд хийсэх навч мэд нөхцөл байдал бусдын үг түрхэн зуурын мэдрэмжид амархан автаж өөрийн бодол, үг, үйлдэл гээд бүхий л зүйл савлаж эхэлдэг. За тийм ээ үүнийг би нотолноо. Яг миний амьдралын өнгө нөгөө төрх өдрүүд яг нүдний урдуур зурсаж өнгөрч байгаа байхгүй юу? Сэтгэлэн тогтуун байлгаагүй учраас би бүр ингээд бусдын үгэнд автдаг, үзэл бодолд автдаг, төрхөн зуурын мэдрэмжинд автдаг юм байсан. Тэрнээсээ болж буруу зүрхтэй үйлдэл хийгээ тэрнээсээ болоод дахиад авчиж дэшээ доошо болдог гэсэн байгаа байхгүй юу? За үргэлжлүүлээ уншия. Тэгээд нэг л мэтгэд өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, хүсэл зориггүй хүмүүсийн танд хэлсэн үгсээр өөрийгөө дүгнэж нэг л мэтгэд үсээгүй зүгтээ хазаасан байдаг гэж. Үгүй бүр яг тэхүү. Би бүр яг тэгсэн шүү дээ. Би нэг өмнөх дугаар дээр хэлчихсэн шүү дээ. Би ийм хийх хүсэлтэй хүүхэд байсан. Надад тий сэтгэл судлал, график дизайн, тэгэл ном зохиол бичих тий. Тэгэл
анимашн тэр талдаа ингээл айгуугаа сонирхолтой байдаг байснаа сүүлд мэдэрч байгаа байхгүй юу? Тохоо үедээ мэдрэдэснэ барьж байгаагүй. Яагаад гэвэл ингээ бусдын үг үйлдэл үзэл бодолд автчихсан. Савчаа явж явах үедээ бусдын итгэл үнэмшил үзэл бодол надад чухал юм шиг өөрийн гэсэн тийм зориггүй хүмүүсийн хэлсэн үгээр би өөрийгөө дүгнэж нийгэм юм биш үү? Нийгэм дээр юм тийм гой тийм мэрэгчлүүд байна. Тэрийг л эзэмшүүл болох юм шиг өөрийнхөө дотоодын сэтгэлийн дуудлагын мэдрэмжээрээ би юм дуртай юмнуудаа хөглөгдөж тэрүүгээр ингэж ажиллаж амьдарч сурч чадаагүй байхгүй юу? Одоо жишээлбэл сэтгэл судлаар ингэ сурмаар бисэн чи амьдрал дээр гараад наад мэрэгжилчин мөнгө олох нь юу вэ? Манай монголчуудад сэтгэл зүйч хэр байгаа л энэ сэтгэл зүйн тухай ойлголт хаана явдаг үлээ гэл яг тухайн үед чинь энэ салбар маш нэр хүндгүй тийм нэрд гараагүй тийм салбар байхад тэрийг тэгээ би сонирхоод орч чадаагүй да одоо би ингээд халаглаа сууж байгаа байхгүй. Тэгтэл яг бусдын үзэл бодолд автаал тэгээ нэг бизнес удирдлага гэдэг гоё мэрэгчлийг нь эзэмшиж байлаа гэж. За үргэлжлэл уншия. За тийм сэтгэл санаа тогтворгүй болсон үед яаран шийдвэр гаргахаас илүүтэй түр амс хийж өөрийгөө сонсож дотоодоо эмхлэх хэрэгтэй байдаг. Учир нь тайван сэтгэл дээр л хамгийн зөв зам тодордог. Йоо, яг энэ байгаа байхгүй юу? Миний яриад сууж байгаа юм чил яг энэ байгаа шүү дээ. Би өнгөрсөнд ийм байжээ, тэрийг ойлголоо. Одоо би ингээд дотоодоо чимээлэх хэрэгтэй юм байна. Өөрийгөө ярилж, одоо өөртөөгөө ярилцаж тэр дотооддоо дарсан байгаа хүнд ачаа, хүлээс, үзэл бодол дарсан бүх юм ингэж буцааж илэрхийлж гаргах нь чухал ээжигээ одоо би илэрхийлж гаргаад тэгээ дотоод руугаа хэлэл хийгээд дотоодд маань юу болж байна, яаж вэ, тэнд гараагүйлцэн дутуу хатуу зүйлс юу бэ ингээд гаргаж оруулаад ингээд яг өөрийнхөө дотоодыг эмхлээд байж байгаа хэлбэр маань энэ шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр яг тэгээ бичсэн байхгүй юу? Тэнгүүтээ учир нь тайван сэтгэл дээр л хамгийн зөв зам тодордгоо гэх. Одоо би зөв зам дээрээ явж гин гэдгийг мэдэрсэн. Тэнгүүтээ энэ зүйлсийг ингэж хийх нь зөв зам байжээ гэд. Тэгээ зөв замаар явж байгаа байхгүй юу? Тэгэхэд яг энэ ном жижигхэн ном дээр ингээд энэ бүхнийг ингээд бичсэн байгаа байхгүй юу? За одоо ингээд сэтгэл санааны тогтворгүй байдлаа гэдэг хэсэг нь ингээд дуусчихж байгаа юм. Тэнгүүтээ дараагийн надад бас яг ингээд уялдаад байгаа энэ хэсэг нь хит их шүүмжлэх гэж хэсэг орж ирж байгаа байхгүй. За эхнээс нь эхлэн уншия. Тэгээд нийлээд задлаад ингээд өөрийнхөө тухай яриа. Хит их өөрийгөө шүүмжлэх гэдэг нь хүн өөрийн үн цэнийг дутуу үнэлж өөрийгөө үргэлж хамгийн сүүлд тавьж эхлэх үед аажмаар бий болдог зүйл юм аа гэж байгаа байхгүй. Ингээл энийг жижиг үйлбэрл уншиж байгаа штэ. Тэгтэл бүр яг ингээл миний амьдралын сценүүд ингээл нүдний урдуур ингээл зурс игээл үрж байгаа байхгүй. Тий яг үнэ. Би ингээл өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг хүн байсан байгаа байхгүй. Тэгэл өөрийнхөө үн цэнийг дутуу үнэлэнгүүтлээ өөрийгөө дандаа хоош тавьчихдаг. Бусдыг илүүгээд би өмнөх дугаар дээр бас ярьчихсан шүү дээ. Бусад гэд явчихсан гэд. Тэнгүүт нөгөө яг өөртөө шүүмжлэлтэй хандаад бусдыг явчихсан. Өөрийгөө шууд үн цэнийг дутуу үнэлээд. Үүнэл би үн цэнтэй өөрийн гэсэн чадвартай мэдлэгтэй боломжтой тийм авьяас чадвартай эмэгтэй байсан байгаа байхгүй. Тэгтэл тэрийг яах нь үгүйсгээд өөрийгөө хич өмжлөөсөө бол тэрийг үгүйсгэсэн. Тэгээ бусдыг илүүгээд бусдыг дагалдаа авчихсан байгаа байхгүй. За үргэлжлүүлээ уншия. Энэ мэдрэмжийг мэдрэхэд хийж буй бүхэн хангалтгүй мэд санагдаж алдаа бүрээ томруулан харж ёо яг үндхүү бусдад элдэг ханддаг шигэ өөртөө хизээж зөөлөн байж чаддаггүй гэж. Бүр яг би өөртөө маш хатуу ханддаг байсан мэлээ. Бусдад болохоор маш элдэг ханддаг. Би бүр хүнтэй би баг ам зурж хэрүүл хийх нэр надад бүр гарын 5 хурууч хүрэхгүй. Бүр гарын 2 хуруу бас хүрвэл их юм дээ. Тэгээ тэгэж өөрийгөө ингэ төлөө дуурахта маш нөгөө зовлонтойгоор нөгөө өөрийгөө хамгаалж дуурж исэн удаанууд байгаа байхгүй юу. Үгүй энэ чинь тийм биш шүү дээ. Эн чинь маш ингээл бүр бусдад ингээ плейсер хандж байгаа. Тэгэж нэг өөрийгөө өмөрч дуурж исэн гэдэг үеуд байдаг. Гэтэ бараг ингээд хүнтэй хэрүүл хийж чаддаггүй. Өөрөө айгаал солгоноол дусдаг байсан даа гэж. За, цаашаа үргэлжлүүлье. Тэгээд хүн өөрийгөө урамшуулахын оронд дотоо байнга буруутгаж би хангалтгүй,
би чадахгүй, би илүү байх ёстой гэсэн бодлоор өөрийгөө өдөр бүр багаар мохож эхэлдэг. Миний хувьд болохоор ер нь санал нийлж байна. Гэхдээ би болохоор би чадахгүй гэж боддог байсан. Би чадна гэж дандаа өөрийгөө өөртөө хатуурхдаг байсан. Тэгээ би илүү байх ёстой гэд хийгээд бусад чадаж байхад би чадахгүй биш, би чадна штэ гэд өөртөө бүр ингээд хатуу хандаад өөрийгөө өдөр бүр мохоод гэсэн юм лээ. За чааш нь үлээ. Ингэснээр хүн өөрийн хүсэл сонирхол, жинхэнэ мэдрэмжээ хүртэл алдаж эхэлдэг. Юунд дуртайгаа, юу хүсэж байгаагаа ч мэдрэхээ болж бусдын хүлээлтэд нийцэх гэж амьдрсаар өөрийнхөө дуу хоолойг дотроо чимээгүй болгочихдгоо гэдээ. Энэ яг би байсан байгаа байхгүй юу? Бүр одоо би ингэж яриад л идэг шүү дээ. Би дотоод дуу хоолойгоо дарчихсан байсан. Одоо би энэ дотоод дуу хоолойг байдгийг мэдснээс хойш би ингэ зөөлнөр сонсож, зөвлөнөр түүнийг яриулж байгаа. Тэгээд би энийг эдгэж байгаа гэд тэгдэг шүү дээ. Шинжээ энд ингэсэн байхгүй юу? Бусдын хүлээлтэд нийцэх гэж амьдрсаар гад гэд. Үнэн бохгүй юу? Би бүр бусдад өөрийгөө батлах гад би өөрийгөө ол мэдрээд байгаа байхгүй. Би уул нь ийм хүнтэй. Би ийм мундаг надад ингэ нэг чадвар байгаад байна да. Би нэг надад нэг сайн чанар байгаад байна да гэд өөрийгөө мэдэрдэг заяа. Би нэг худлаа хэлээд хуурам ихлэлт хийгээд бусдыг бүр ингэж бүр байж ядуулдаг тийм хүн болно биш те. Надад миний дотоодод ийм нэг сайн чанартай би нэг сайн хүн байна да. Би чинь нэг юмыг хийгээд чадаад байгаа нэг тийм нэг хүн байгаад мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгтэл ингээл бусад намайг ингэж юрдөөсөө одоо үнэлж өгдөггүй ч юм уу, бусад намайг мэддэггүй нэг тиймэрхүү мэдрэмжтэй төрдөг. Тэнгүүтээ бусдад өөрийгөө батлах гэж бүр хүн хатан зүтгэдэг байсан байхгүй. Тэнгүүтээ тэгж зүтгэж явахдаа өөрийнхөө дуу хоолойг дарчдаг. Тэгэл ингээл бас энэ чи өөр нөхцөл байдлууд тэнд үргэлжлэн штэ. Тэнд ингээл хөндлөнгөөс орж ирэх юмнуудын дундуур ингээл жинхэнэ өөрийгөө алж амьдарч исэн байгаа байхгүй юу? Жинхэнэ дотоод биегээ мөн чанараа бусад гэдэг тодорхойлолтон дээр би чи их удаа явсан шүү дээ. Тэгэнгүүт л энэ номон дээр ингээд нэггүй өгүүлбэр дотор бүр ингээд бүгдийг бичсэн байгаа даа байхгүй юу? Тэр нь бүр ёо гэж ёнкич орж ирээд байгаа заа юу. За үргэлжлүүлье. Хамгийн гонигтай нь ийм хүмүүс гаднаасаа хүчтэй сайн явж байгаа мэт харагдавч дотроо үргэлж өөртөөгөө тэмцэж байдаг. Ёо дахиад энэ ихгүй юу? Яг үнэн. Би ингээл гаднаасаа харахад бол болж ийн энэ мэгтэй болж ийн л гэж харагддаг гэсэн. Тэгтэл яг би дотороо бол энэ үгэн дээр хайлайт хиймээр байна. Өөртөөгөө тэмцэж байдаг гэдэг. Би яг өөртөөгөө нөө дотоод тэмцэлгээ нэг ярьжсэн санаж байна уу? Одоо нөгөө миний дотоод дуу хоолой гэд тэнгуүтээ миний гадаад нийгмийн үзэл бодол гэд энэ хоёр хоорондоо ингээд зөрчилдөөд тэмцэлдэг байсан мэлээ. Тэмцэлтээнээсээ болж би өөрийгөө ойлгохгүй ингээд дотроо хагаралтай юм болохоор би гаднаа хүний амьдрал дээр ингээд яг ингэж бүтэн тайван биегээр оршиж чадахгүйгээр дотроо тэмцэлтэй байсан байлээ гэдэг хэлсэн шүү дээ. Тэгсэн чи яг энэ нэггүй өгүүлбэр дээр нэг бичсэн байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Би ч угаасаа гаднаас ингээ харахад айгуугаа хүчтэй юм шиг болж байгаа юм шиг энэ нэмэгтэй болоод байна л гэж одоо хүн амьтаа харж байгаа шүү дээ. Тэгтэл яг үүндээ би дотроо бол яг сэтгэлийн ингээ гүн шарах ингээ гэмтэлтэй юм юмтай гэдгээ би одоо ингээ хүлээн зөвшөөрсөн ичгүүгээр илэрхийлж ийн гэдэг л байгаа шүү дээ. Тэнгүүч яг ийм байдалтай байсан байгаа байхгүй юу? Гаднаас харахад хүн энэ хүн болж байна гэдэг шиг дотроо ол ийм юмтай. Тэгэд үүнийг би одоо илэрхийлж байна. За үргэлжлүүлээд уншия. Өөрийгөө хэд шүүмжилдэг хүн ихэнхдээ алдаанаасаа биш, алдаа гаргасан өөрөөсөө ичдэгэ. За тийм байсан баг. За үргэлжлүүлээ бүр ингээд өгүүлбэр болгон дээр ингээд бүр яг ингээд ёнк гэж орж ирээд тийм штэ гэдэг ингээд бүр миний сценүүд ингээд нүдний урдуур урсаад байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо жаахан жаашаа явъя. Тийм шин зүйл эхлэхээс айж өөрийгөө бусадтай байн харьцуулж магтаал хүртэл хүлээж авч чаддаггүй. Учир нь дотроо өөрийгөө үнцэнтэй гэж үнэмшээгүй хүн гаднаас ирэх сайн үгийг ч үнэн гэж хүлээж авахаа болчихдгоо гэд. За тэг үргэлжлүүлээ. Энэ байдал удаан үргэлжилбэл зөвхөн өөртөө итгэх итгэлээ алдаа зогсохгүй бусад хүмүүс таны эргэлзээг мэдэрч эхэлдэг. Учир нь хүн өөртөө итгэхгүй байхад таны доторх айдас, тэнэгэлзээ, харилцаа, ажил, шийдвэр бүхэнд нь аажмаар нөлөөлдөг. Өөрийгөө хамгийн их шүүмжилдэг хүн бусдыг ч мөн тэгж харж хүмжилдэг. Гэвч өөрийгөө хайрлна гэдэг төгс болно гэсэн үг биш. Харин алдаатай эмзэг дутуу байсан ч өөрийгөө хүнийх нь хувьд хүлээн зөвшөөр сурахыг хэлдэг аж.
Учир нь хүн өөртөөгөө дайсагнахаа болох тэр мөчөөс л дотор нь жинхэнэ тайван байдал хаажмаар бий болж эхэлдэг гэд. За тийм ээ. Энэ бүхний одоо гадаад илэрлэл нь бодит илэрлэл гэх юм уу? Би өөр дээрээ яг энэ номон дээр хин жижигхэн ном байгаа байхгүй? Энэ номон дээр хин жижигхэн энэ хөөх өгүүлбэрүүд дотор энэ зүйлсийг би бол яг өнөөдрийн амьдралынхаа бол бүрээр гэрчилж байна. Яг тийм байгаа байхгүй. Одоо энэ бүхэн ингээл болоод ингээл өөртөөгөө тэмцэл өөрийгөө шүүмжлэл ингээл байвал хүн өөртөөгөө дайсагнахаа болох тэр мөчөөс л дотор нь жихэн тайван байдал аажмаар бий болж эхэлдэг гэдэг. Би одоо ингээд дайсагнахаа болоод ингээд тэмцгээ болоод нэг талдаа гарч байгаа гэсэн шүү дээ. Тэгээд ингээд өөрийгөө сонсоод эхэлсэн чил миний дотор жихэн тайван байдал аажмаар ингээд бий болж эхэлж байгаа байхгүй. Би болж ихснээрээ би одоо өнөөдрийн биегээ бүтээгээд өнөөдрийн яриагаа хүлээн зөвшөөрч илэрхийлээ сууж байна. Цаашдаа би ингэж хэлээд байгаа штэ. Одоо би тухтай байна тийм үү? Миний сэтгэл санаа, миний амьдрал тухтай байна. Өнгөрсөнд би өөртөөгөө дайсагнаа тэмцэжсэн учраас аюу тухгүй тэр одоо миний уншиж байгаа энэ мэдрэмжүүд тэдэр байсан гэд. Тэнгүүт ирээдүйн маань ингээд би тухалцсан амар тайван байдлыг мэдэрч байгаа учраас ирээдүйн маань гэрэлтэй байна гэдэгт итгэлтэй байна гэд энэ дугаарыг эхлүүлэхдээ хэлсэн шиг юм байна. За тэгэд энэ номтой миний өнөөдрийн ингээд өөртөө ажиллаж байгаа энэ туул маань ингэж хоршиж орж ирсэн учраас энэ номыг таалагдаа та нарт уншаад ингээд өөртөө бас уншаад энд ярихыг хүслээ. За ингээд 20 минут болчихлоо. Баярлалаа. Түр баяртай. Дараагаа одоо илүү гой юмнууд ярина гэдэгтээ итгэж байна. Тэгээ бас ингээд өөртөөгөө яриад би хажуугаар найзуудаа урьж уруулна гэдэг чийсэн. Тэгээд найзуудаа урьж уруулах өмнө би өөрийнхөө талаар ингэж бас нэлээ зүйлсүүдийг илчилж гаргаж ингэж ярих хэрэгтэй болов гэдэг үднээс найзуудынхаа дугаарыг түрдээ хойшлуулж байгаа. Би өөртөөгөө ярилцаж тайван тухтай болсон цагт би бусадтай харилцаа маань илүү амжилттай тухтай болох юм байна гэдгийг мэдэрсэн. Учираас эхлээд өөртөөгөө ажиллах нь чухал юм байна гэд өөртөөгөө эхлээ ярилцахыг илүүтэй дэмжиж оруулаад байгаа. Тэгээ явандаа бол өөртөөгөө ажилласан хүн чинь тохолцсон чинь бусадтай харилцах, найз нөхдөдөө ярилцаад тэр яриагаа оруулахад илүү төхөмтэй гоё тухтай болох болов гэдэг үднээс тийм бодолтой байгаа. За баярлалаа. Баяртай. Уулзъя.